Адтай аавын хүн англи цогтодоо таарна. Гитар авна. Их чинь хамаатан ахтаа үерхүүлээд өөрөө дүүтэн үрэх юм байна. За ингээ сансрын түнэлийн гүүрэн дээр ирлээ. Завтаа явж гинөө, завгүй явж гинөө. Дөө. Хар хүүтэн би чамайг хайн байж олж байгаа. Чи надаас юм хүсэхгүй юм уу? 200 мянга. За сайн байцгаана уу манайхаа ингээ 2025 оны шинэ оны мэндийг хүргэе. Тэгээ англи цогтой маань хамгийн анхны дугаараа сансар дээрээ хийхэр боллоо. Яагаад тэгэхээр манай англи цогтойгийн видеоны дор зөндөө хүмүүс сансар дээр хүүхдийн хүсэл биелүүлээ чи англи цогтой гэж гуйсан. Нөө энэ араа сансрын шоу байна. Сайн уу? Хүслийг чи биелүүлэх үү? Өөрөө чи би бүргэд болгож чадсан шүү. Нөөний. За явна. Тэгээ ер нь нэлээ хөтөн байна. Гэтэ манайхаа малаага заавал өмсөөрөө. Би ингээ видео хийж байгаа болохоор малаага авсан шүү. Бас та бүхэндээс гоё харагдчих га тий. Манай сансрын хүмүүс маань хайччөө. Агаандөө. Яана. Агаандөө энэ сонсохгүй нэ. Чи өөрөө сонсоогүй шүү. Мэдээ агаанаа холоос 3 дуудлаа. Зээ. Ёо өглөө. Ёо харж чинь манайхаа хүүхэд хайж байгаад өөрөө өгч чинь шүү. Хайж хайжтай гадаа сууж байгаа нэг хүүхдийг олж авлаа. Сайн уу агаандөө? Сайн уу? Юу хийж байгаа юм бэ ганцаараа? Сууж байна. За наа чи очоод одоо битээр унчтiin болоо. Татаараа мэдээ. Юу хийж сууж байгаа ганцаараа? Зөөр суужсан. Өөрөө ихтэй айгүй ихтэй эм орж байгаа юм шүү насны хувьд. Яасан бэ? Юу болсон юм бэ? Ахтай ч агаан зохицуулаад үгүй. Хэн гомдоосон мэддэг? Хин цаандаа. Сансарт амьдардаг уу? Тийм. Сансрын хүмүүсийн хүслийг биелүүлэх гэж бодоод. За, хин гэдэг чамаа? Нахиа. Агаан ингээд чиний нэг хүслийг биелүүлээ. Нахагийн хүсэл нь юу вэ? Юу юм? Яг юу гэж болох юм? Юу ч хийж болно. Чи яг юу хүсэж байгаа? Хүн ингээд боддоо шүү дээ. Ойр за иймтэй болох юмсан, ойр ингэх юмсан. Тэгээ би өдөр ингээд явж гадаа нөгөө хүүхдэн болохоор хүүхдүүч гадаа тоглох байлчих. Тийм. Гитар авна. Гитараа. Тийм, ер нь л гитар авна гэж бодож байгаа. Хүслийг биелүүлээд би чамд гитар авчихъя болох уу? За болно. Нахаа өдөрт хэд удаа шүдэ байгаа чинь? 2-3 удаа л. Өглөө оройд. Англи цогтой хүүхдийн хүслийг биелүүлээрэ гээд компанид хамтарч ажилладаг байхгүй. Энэ удаагийн дугаар дээр Oral B гээд автомат хүүхдийн шүдний сайд хамтарсан заа. Би чанд бүр гоё юм уу гээ. Юу энэ бүр үнэхээр гоё заа. 3 наснаас дээш чи 3 үрсэн мэт. Хүрцээ. Чамд энийг гоё биелүүлж байгаа юм шиг заа. Сой зөөж болно. Хамгийн гол нь он ах хэрэгтэй те. Oral B манай өөрсдөө бас юм гоё оотой. Энэ хоёр оог бас гоё ашиглаад тэгээд занаатаа за зүгэлч. За тэгээд явж гитараа болно. Гитар хаана байгаа вэ? A few minutes later. За ингээд дахиад бит хоёр маань сая зөндөө явж ингээд дэлгүүрүүдээр хайлаа. Хөгжмийн дэлгүүр байдгүй юм байна. Дахиад маань тэгээд захилгаан гитарыг энэ жилдээ аавна гэсэн. Тэгээд агаан дээр яг хүслээ биелүүлээ захилгаан гитараа багаар цуглуулад аваараа гээд 100 мянган төгрөг бас гоё захилгаан гитарын дээр чинь хүслээ биелүүлээрээ өгж байгаа юм шиг. За. Тэгээд манай дахиад маань юу том болоод ямар хүн болох юм бэ? Мэргэжлийн сонгоогүй байгаа. Одоохондоо сонгоогүй юм. Тийм 4-7 анги юм чинь. Хобби юу вэ? Манай дахиагийн. Зураг. За окей гэдэг дахиад амжилт хүсье заа яа. Үнэхээр хайгаа олсонгүй те. Үнэхээр нарийн олсонгүй. Дахиад маань ингээд агаа би яг үндээгээ захилгаан гитартай болмоор байна. Банзан гитарнаас өөдцаан та тэгээд ингээд энэ жилдээ захилгаан гитарыг аавн. Та юу миний хүсэлтээр эсвэл ингээд би нэг мөнгө цуглуулж байгаа тэрэн дээр өгчихүү гэхээр ингээд нэг 100 мянган төгрөг бас захилгаан гитараар аваараагаа өгчлөө. За болсон. Дахиад маань болсон. Юу гадаа хүүтэн байна. За ингээд одоо яг цаа болонгоос шатаар буугаад нэг хөөхөн хүүхэд ирж байна. Ээж ах хоёртойгоо явж явах шиг байна. За тэгээ асууцгаая. Хүслээ билж болох уу гэд тэрэ болно гэх юм бол үргэлжлүүлээ бичээ. За сайн уу чаа ингэдэ. Аран бацар. За агаан ингээд хүсэл биелүүлдэг байхгүй англи цогтой гэд мэдхүү. Үзчихсэн юм уу? За агаан ингээд чиний нэг хүслийг биелүүлж болох уу? Эсвэл завтаа явж гинөө, завгүй явж гинөө? Завтай. Манай хүүгийн хүсэл юу вэ? Цамцаа. Хөл бөмбөгийн цамц маа. За агаан дөгөл чамд хөл бөмбөгийн цамц авчих уу? Болох уу? За бит хоёр маань яваад ингээд Роналдо гэсэн чинь Роналдо дууссан байдаг. Месси авлаа те. Уул нь хэдэн номерыг авна гэлээ? Роналдо. Ээж хаагүй цай араараа. За яа. Том болоо мондо хөлбөмбөг өгч болоорой. За яа. За. Чи шүдээ ер нь угаадаг уу? Шүдээ өөрөө угааж гин үү? Ах нь ээж нь угааж өгч гин үү? Ээж. Oral B гэдэг энэ газар агаатан энэ удаагтаар хамтарч ажиллаж байгаа байхгүй. Тэгээ хүсэл биелүүлсэн хүүхдүүдэд манай энэ гоё шүдний энэ автомат гоё шүдний сойцоо гоё англи цогтом бэлэглээрэй гэсэн. За агаан энийг чамд өгж байгаа юм шиг. За яа. Шүдээ сайн угаагаараа тэгвэл чихэр идэж болно те? За баярлаа. Баяртай. Йоо. Барзаса. Шүд сайн байвал тэгэл хөлбөмбөг өгч болно штэ мэдөө. За тэндээс нэг охин хүү хоёр ирж ийн. Голгаад явж өглөө. Бөө аз жаргал хараа. Ой залуу. Наашир. Сайн чи хөлдлөө штэ. Зүгээрээ. Надад зураг авах. За зураг авахулж болно. Чи надтай зураг дарвал би чиний хүслийг биелүүлье болох уу? За одоо ингээд хараа манай залуу маань хэн блэ? Аз хоёр маань ингээд 9-р ангийнхаа охиныг найз залуутай нь уулзуулахад юу уулзуулах штэ зуучлаад явж байгаа юм уу? Чи танилцуулсан юм уу? Үгүй, манай хамаатных аахгүй.
Зүг. Шинэ ондоо шинэ хайраар дүүрээ амьдрах нь дээ хүмүүс. Чи өөрөө яах юм бэ? Энэний дүү нага. Чи их чинь хамаатан хахтаа үерхүүлээд өөрөө дүүтэй нь үрэх юм байна. Ер нь бол ингээд 8 мөн үү? Бараг л тэгчлээ тий. За юу хамаа гол нь чи айл өхнийг хайрлахын тулд өөрөө айгуу гоё дулаан хувцлах хэрэгтэй байхгүй. Чи өвдчүүл яахан бэ тэр өхнийхээ хайрлах юм. За маа 8 дугаар анги А2 маань англицх тоогоос юу өсөх вэ? Гоё таарлаач та хоёр чи голгож муулгаад аа. Заас юу өсөх вэ? Аяар сагсан өгöd очиад. Надаа сагсан өглөж. А2 сакси бөмбөг бол яат юм бэ? Болд нь штэ, болно штэ. Өөр юмс. Шоколад сарнаа л очиад. Шоколад сарнаа. Яа, за тэгээ нөгөө хайртай охиндоо юу? Тэгээд. За тэгээ. Өөрөөсөө илүү чамд хайртай байх шүү. Тоёрт албаасаар өргөсөн юм уу? Аймаг гоё шоколад авах. За окей. За явцгаа. Цэцэг шоколадаа сонгоцсон. Аймаг гоё сонголт хийлээ те. Хамаатныхаа ахад ингээд найз охины аваач шиг өнгөө өөрөө болохоор хамаатныхаа ахын найз охиныхоо дөвтэй үерх юм байна штэ. Аваар. Нэр ангийнхандаа хандаж юу гэж хэлэх вэ? Ангийнхан ч одоо үзвэл үү? Сайн байна уу? Ричээд байна. Ичээд байна. За тэгээ агаан чи арай амар нэмгээ явж байгаа байхгүй. Тэгээ агаан чамааг энэ яг надаас чам зүгээр өгж байгаа юу шиг бэлэг шүү. За ёо шинэ оноо. Ихтэй хүн малгаагаа сайн өмсөж явах хэрэгтэй. За өмсөж. Зүг. За ингээс сумаа. Дулаан хувцал нь ойлгосноо. За. Яшаад амал чи ер нь арай айгу нэмгээ харагдчих чи дулаан хувцлаа шүү. За юм ийм. Манай Ромео ингээд жүлээтэд хандаад үг хэлэх чинь. Хайртай шүү. Энэ бэлгээ өөдөр авчихгүй бол одоо цэцэг нь өгч штэ. За. За ингээ А2 та амжилт хүсье, хайр хүсье. Энэ ондоо айгу мундаг хичээлээ сайн гэрээ. За ёо. За амжилт. За хайртай охин дээр очтоо. Ромео минь. За сайхан зарим нэг хүмүүсийн хайр дурлалыг бүтээчлээ. За явна. За хөлтлөө. За ингээ сансрын түнэлийн гүүрэн дээр ирлээ. Одоо нэг хөөрхөн октоодын хүслийг биелүүлмээр байна. За та аавын охин хүүгээд гараад ирээч. Сансар бол намгүй байна. Ер нь яг нөө өвөл болчихж байгаа болохоос гадаа видео ихэд бас хүүтэн байна. Тэгээ гадуур хүүхдүүд ч айгүй цөөхөн болсон байна. Яаж иж байгаа л хөөрхөн хүслийн биелүүлчихэр хүүхэд олно доо. За сансрын гүүрийн түнэлдээ нэг хөөрхөн охинтой тааралдлаа. 6 авахулж гинэ. За одоо би чамтай 6 авахулсан юм чи би чиний нэг хүслийг биелүүлнэ. Болох уу? Чаа ингэдэ. Шавдан солонго. Совдон солонгын нэг хүслийг биелүүлнэ. Совдон солонгын хүсэл нь юу вэ? 10,000. 10,000. 10,000 төгрөгөөр юу өгч байгаа? Цоглуулна. Цуглуулж тэгээ юу авах вэ? Мэдхгүй. Ер нь бол ээжнээс чамдаас мөнгө цуглуулж өгч байгаа юу? Өөрийнхөө хүссэн юмыг эсвэл ингээд цаашдаа бодож байгаа гоё нэг зүйлд гоё хүслээ гоё биелүүлэхтэй нэмэрлээрээ гээд агаа ингээ 20,000 төгрөг өгье заа ёо. Баярлаа. Зүгээрээ. Чи том болоод ямар хүн болох юм? Зураг зурдаг. Вау, зураач болох юм уу? Вау, за амжилт хүсье. За эрт. Октод наашир. За чи ихэлж над руу ирсэн чи би чамд гоё юм өгөн заа ёо. Чи өдөрт хэдэн удаа шүдэ байгаа те? Хоёулаа. 2. За. Нэрээ ийм гоё автомат сойз. Элса гоё. За мэ чи ингээд яг найзар дундаасаа наашигаа ирсэн болохоор агаан чамд өгж байгаа юм шүү. За ёо. Ингээд хараа ер нь их гоё юм бэлээ. Ингээд за ёо чамд агаанд биелүүлээ зэ. За тэнгуүтэ аноо те. За аногийн нэг хүслийг англицхтаа биелүүл. Хэдгээр анги аноо? 6. Жижиг өндөр юм биш одоороо ингээд үгүй юу? Би намхан юм байл та эсвэл. Аногийн хүсэл. За юу өсгөө. Харин юу өсөх? Хүсэл нь өсгөө. Хүсэл нь хүсэхгүй гэж юу вэ? Йоо аахан толгой задарлаа хөөтөнд ёо. Ер нь ял хүсэх юм чинь бол нэг юм хүсэхгүй л гэсэн үг юм уу? Тий, энэ баг хүсэх юм байхгүй. Яагаад? Амьдрал болоод байна уу? Болол. Хар хөөтөнд би чамайг хайн байж олж байгаа. Чи надаас юм хүсэхгүй юм уу? Би явлаа шүү. Шинэ жилээр аавч хоёр чи хүслээ чинь биелүүлсэн юм бол аавч хоёроо нэг баярлуулах юм ах юм уу? Тэгвэл тэгээд Юу ах вэ? Аавч хоёр чи юунд дуртай? за дээж ч юу. Байдгүй танаа төвч нэ яхаа. За чи 10 секунд үгүй. Аногийн хүсэл юу вэ? 1 2 3 4 5 Цэцэг хөр яйгоо тэнэг болдоо яах вэ? өгөж болно шүү дээ. Ээжтэй цэцэгвэл ээж чинь баярлна. Аавдаа өгсөн ч баярлна. Энд чи ямар болно цэцгэндээ биш дээ. Тэр хүнд зориулж өгж байгаа гэсэн бас утга байгаад байгаа л. Зүгээр ээж цэцэг өгöd үү. За тэг аав яасан бэ? Хөдөө ажилладаг байхгүй юу? Тэг одоо хөдөө байгаа. Энд дотор цэцэг байгаа хаа. Явъя. Аль цэцэг гоё л ээжт нь. Бүгдээр л гоё байна уу? Стэмэт. Чи яасан гоё гэгээлэг охин бэ? Энэ их гоё юм шүү. Ваа. Нэр манай ануу том болоод ямар хүн болох юм бэ? Инженер эсвэл эмч. Ямар гоё инженер болчихсон гоё ч. Одоо хүмүүс чи инженер болох болчих. Инженер байхгүй бол одоо уус орж хөгжихгүй. Эсвэл эмч болох юм байна. Чи чадах баха. Чи яг олон хүний амь аварна. Сайн уу? Хачсаа.
би одоо гэрлэг явах гол Тийм үү. Видеон дээр ороод гайгүй юу? Чамаа хин гэдэм бэ? цэцэн гоо. Өнөөдөр ингээ сансарт ирсэн англи цогтойгоо явж байгаа байхгүй. Англи цогтой яадаг лээ. Нэг хүслийн бэлгэлдэг. Цэцэнгоогийн хүсэл нь юу вэ? Нэг хүслийг чинь биелүүлэх гэсэн. Тэг мөнгө л авах та. Тийм үү. Хэдэн төрхтэй болмоор хамгийн гол тэр мөнгөөрөө яг юу хийх гэдэг нь их чухал. Одоо хичээлээ хэрэгсүүлээ тэр юм уу? Тийм бдүүл юм авах та. Цэцэнгоогийн хүслийг биелүүлэх боломжтой мөнгө хэдэн төгрөг байх вэ? 200 200 мянга. тий. Ер нь чиний хувьд 200 мянган төгрөг хэр их мөнгө вэ? их штэ их. Ирэх. Хэр удаан хэрэглэх вэ? Сар байж болох хаа. Нээж аваараа шилжүүлчихээр ээж авах уу? Хөөхаа. Яг уу. Тийм. Зэмэ цэцэнгоо маань ийшээ найзтай төрсөн өдрийн бэлэг өгөхгүй явж исэн гинэ. Зөв үү? Тий. Манай цэцэнгоо англи цогтойгоос 200 мянган төгрөг асуусаа. Та ингээ надад 200 мянган төгрөг өгөөч гэсэн. За мэ. За энэгээр ингээд яг гоё өөрт хэрэгтэй юмдаа зарцуулаад бас нэг гоё өөрхөн бас нэг хүслийг биелүүлэхдээ энэ хүн мөнгө байгаа зарцуулаарай. За ёо. Одоо хэдгээр ингээ 6. цэцэнгоо том болоод ямар хүн болох юм? Мэргэжлээр сонгоог. Зөв. Ер нь бол хобби юу вэ? Үжиглэх юм өдрөх. Ямар гоё. Тэ чи өдөрт ер нь хэдэн удаа шүдэ байгаа чинь? 2. Сайн байна. Шүдээ сайн байгаараа заяа. Шүд ирүүл бол юу гэдэг лээ? Би ирүүлээ. Сайн байна. За ингээ энэ удаагийн Oral B автомат хүүхдийн шүдний сойстой хамтарсан видео манад дуусаж байна. За тэгээд эцэст нь хэлэхэд хүн ямар нэгэн юмыг чин сэтгэлээсээ хүсэх юм бол тэрхүү хүсэл чинь биелнэ. Эсвэл англи цогтой миний бие биелүүлж өгөх болно. Бүгдний шинэ оны минь. Бүүм бүүм.